Сайн байцгаана уу? Та бүхэндээ Дорногов аймгийн насан туршийн суралцахуйн төвөөс мэдчилж байна. Манай төв нь иргэдийн нас, боловсролын төвшин, ажил мэргэжлээс үл хамааран тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор мөн эргэн бүрт суралцах боломж хөгжих орчин амжилтад хүрэх итгэл өгөхөөр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. За мөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт арга хэмжээ буюу үндэсний бичгийн анхан дунд агсан шат болон цахим бичвэрийн сургалт улирал бүр тогтмол зохион байгуулагддаг тунгаамал тэмцээн за мөн гар урлалын төрөл болох гипс урлал, лас хаван урлал, ойдол эсхүр за компьютерийн анхан шатны програм болон хиймэл оюун ухааныг ашиглаж ажлын ачааллаа бууруулах за хувийн хөгжил, гэр бүлийн болон гендрийн боловсрол, ажил мэргэжлийн чиглэмжээ олгох болон боловсрол нөхөө олгох зэрэг олон тал сургалт үйл ажиллагааг хөтөлбөр төлөвлөгөөг тогтмол хэрэгжүүлэн зохион байгуулалтаараа онцлогтой. Та бүхэнд Дорногов аймгийн насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааг танилцуулъя. Манай төв нь иргэдийн нас, боловсролын төвшин, ажил мэргэжлээс үл хамааран тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор мөн эргэн бүрт суралцах боломж, хөгжих орчин, амжилтад хүрэх итгэл өгөхөөр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллага цэргийн ангиудтай хамтран ажиллаж орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт арга хэмжээ буюу олон тал сургалт үйл ажиллагаа хөтөлбөр төлөвлөгөөг тогтмол хэрэгжүүлэн зохион байгуулдгаараа онцлогтой юм а. Үндэсний бичгийн чиглэлээр анхан болон агсан шат цахим ур чадварын сургалт явуулдаг бол цахим ур чадвар болгох сургалтаар анхан шатны хэрэглээний програмуудыг ашиглах, хиймэл оюун ухаан, хэвлэлийн эхэлтгэл, Photoshop програмын анхан дунд агсан шат, видео контент бүтээх анхан агсан шатны ур чадваруудад суралцдаг. Үндэсний чиглэлийг болох бага бүрэн дунд боловсрол нөхөн олгох хөтөлбөр мөн ажил мэргэжлийн чиглэмжээ олгох сургалтаар дамжуулан мэргэжилдээ эзэн болж ур чадвар хөгжил бүтээлээр манлайлан ажилдаг эрхмүүдийг өрн сурагчдад зочинтой эртэж уулзалтыг зохион байгуулдаг. Хувийн хөгжлийн чиглэлээр цагийн менежмент, бүтээл сэтгэлгээ, шийдвэр гаргалт, нийгмийн нөлөөлөл, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр өрхийн төсөв, хуримтлал ба зардал, хариуцлага, хандлага зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг бол гэр бүл болон гендрийн боловсрол олгох чиглэлээр амьдрах ухааны 12 модуль, гэр бүлийн боловсрол, гендрийн тэгш оролцоо, хүн байхын учир хөтөлбөр, хүүхэд хүмүүжлийн 8 модуль сургалт, Монгол наадгай дугуйлан, эмэгтэйчүүдийн зочинтой уулзалт, жирэмсэн гэр бүл хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гар урлалын төрөл болох цементээр бүтээл хийх, бие бүтээгдэхүүн боловсруулах, декор урлах, саван, байны бөмбөлөг, лаа урлал болон ойдол эсхүр, сутааж урлалын сургалтыг сар бүр элсэл таван хичээллүүлдэг. Малчин өрх ахмад настан залуучууд руу чиглэсэн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан тогтмол хэрэгжүүлж ажилладаг ба аймгийн насан туршийн суралцахуйн төвд явагдаж байгаа ажлууд сумдын 14 нэгж бүр дээрээ зэрэг хэрэгжин чигд оролцуулахыг зорж ажилладаг тул хинч хизээч хаанаас ч хамтдаа хөгжиж насан туршдаа суралцгаая. Насан туршийн боловсрол бол зөвхөн суралцах үйл явц биш, харин амьдралын чанараа сайжруулах хамгийн чухал хөрөнгө оруулалт үлээ. Та бүхнийг бидэндээ хамт хөгжиж, хамтдаа суралцахыг уриалж байна. (2025-аас 2026 оны хичээлийн жилийн статистик мэдээлэл). Сургуулийн өмнөх боловсрол. Боловсролын газрын харьяа 35 цэцэрлэгт 5037 хүүхэд суралцаж 829 хүн ажиллаж, үүнээс 208 үндсэн багштайгаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
Ерөнхий боловсрол, төрийн өмчийн 22 ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн суралцахуйн төвд 16,506 суралцагч суралцаж, 1,351 багш ажилтан, үүнээс 771 үндсэн багштайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол, Дорноговь аймаг дахь Политехник коллеж нь 74 багш ажилтан, үүнээс 39 багш ба 844 суралцагчтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Дээд боловсрол, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургууль нь 72 ажилтан, үүнээс 36 багш ба 545 оюутантайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хүүхдийн хөгжил, хамгаалал, хамтын ажиллагаа. Бага насны суралцагчдын инженер, бүтээлч сэтгэлгээ, танин мэдхүйг хөгжүүлэх чиглэлээр 2E ирээдүйн инженер хөтөлбөрийг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгт хэрэгжүүллээ. Цэцэрлэгийн хүүхдүүдийн сүүний хоногийн хэрэгцээг хангах замаар эрүүл мэнд, өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлж, амьдралын зөв зохистой дадал хэвшилд сургах зорилгоор сүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн үзүүлэлт, судалгааг үндэслэн суралцагчдын уураг, амин дэмий хэрэглээг нэмэгдүүлэх, эрүүл чанартай хоол хүнсээр хангах, суралцах анхаарал төвлөрөлтийг сайжруулах, сурлагын чанарт ахиц гаргах зорилгоор орон нутаг болон эцэг их асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр 6-аас 9-р ангийн суралцагчдад өдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Унших аргачлалаар дамжуулан үр дүнд суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэх, сургалтын чанарыг тогтмолж болох, ахиулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 12 дугаар ангийн суралцагчдыг анги хамт олноор нь англиар уншигч анги болгох суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бүтээлч уншигчид төслийг аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн. Аймгийн боловсролын газраас сар бүрийн 3 өдрийг хүүхэд хамгааллын өдөр болгон хүүхдийн хөгжил, хамгаалалт чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран сар бүрийн ажлын сүүлчийн өдрийг соёлын өдөр болгон хэрэгжүүлж, суралцагчдад үндэсний өв уламжлал, ёс заншлыг таниулж, соёлын олон талт боловсролыг олгож байна. Боловсролын салбарын нээлттэй 7 хоног арга хэмжээг сар бүрийн сүүлчийн 7 хоногт боловсролын сургалтын байгууллагууд хэрэгжүүлж байна. Эцэг их асран хамгаалагчдад мэдээлэл хүргэх, мэдээллийн цаг 444 үйл ажиллагааг сар бүрийн 4 дахь 7 хоногийн 4 дахь өдрийн 16 цагт зохион байгуулж байна. Багшийн хөгжил. Жил бүр сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтныг багшийн хөгжил сургалтын арга зүйн сургалтад хамруулж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, академик чадвар, онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлж байна. Энэ оны хичээлийн жилд нийт 1100 багш ажилтан орон нутгийн төрөлцсөн сургалтад хамрагдсан. Мөн мэргэжлийн багш нарын төлөвлөгөөний биелэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх, цаашид анхаарах асуудал, багш нарын тэргуун туршлагыг танилцуулах, багшаасаа суралцах боломж нөхцөлийг бүрдүүлж, сар бүрийн 2 дахь 7 хоногт мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нарын захим уулзалт хэлэлцүүлэхийг зохион байгуулж байна. Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран нийт 78 багшийг магистрийн сургалтын хөтөлбөрт тэтгэлэгтээ хамрууллаа. Америкийн нэгдсэн улсын их тайвны корпусын сайн дурын ажилтнууд Дезирэд олон улсын инэрлийн байгууллагын мэргэжилтэн багш нар сайн шиндийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж, суралцагчдын хувь хүний хөгжил, төлөвшил, соёл, гадаад хэлний мэдлэг чадварыг дээшлүүлж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалт. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгүүдийг камержуулж, аймгийн 30 цэцэрлэгт дотор 564 ширхэг, гадна 140 ширхэг камерыг суйрлуулан, хүүхдийн сурч боловсрох орчны аюулгүй байдлыг хангасан. Аймгийн сургууль цэцэрлэгийн галтгооны тоног төхөөрөмжийг нийлүүлэн, эрүүл зөв хооллох, хоол хүнсний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Галтгооны тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр сургууль цэцэрлэгийн галтгооны тоног төхөөрөмж 90% хангагдсан. Улсын төсвийн 9.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн судалтай замын үд сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн барилгыг Бэлгүү Монгол Construction компани барьж шинээр ашиглалтад оруулсан. Улсын төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай сайн шинд сумын 15 дугаар цэцэрлэгийн барилгыг унаг Trade компани барьж шинээр ашиглалтад оруулсан. Политехник коллежийн сургалтын чанарыг орчин үеийн стандартад нийцүүлэх зорилгоор AR технологид суурилсан физик, химийн кабинетийг
Монцмент Building Materials компаниас 50 сая төгрөг сургалтын байгууллагын хичээл үйлдвэрлэлийн зардлаас AR технологид суурилсан физик, химийн кабинет, оёмл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэрэгжлийн тоног төхөөрөмжийг 76.1 сая, нийт 126.1 сая төгрөгийн санхүүжилтээр тогтчулсан. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд говийн бүсэд байрлах 63 жилийн түүхтэй Ашбегсийн Дорногой аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийн хөгжил, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улсын төсвөөс 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 600 оюутны хичээлийн байр, 350 оюутны дотор байр, 250 оюутны багтаамжтай намын сан, соёлын төв, спорт эко орчин бүхий цогцлбор барилга баригдаж байна. Боловсролын салбар нь тэгш хүртээмжтэй. Боловсролыг олгох, мэдлэг, чадвартай мэрэгжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг чадваржуулах, цахимдсан боловсролыг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.